За хай зүрхнүүд минь ээ, манай зүрхнүүдийн дунд манга вебтүүний хорхойтнууд зөндөө байдгүй л эзтэй. Тэгвэл маш гоё мэдээ дуулгая. Манга вебтүүн унших гэхээр заримдаа хэлийг нь ойлгохгүй, хаана сайхан мэдхгүй, тэгээ өөрөө орчуулад бусад хүмүүст хүрэх чимсэн ч гэж боддог бол эдгээр асуудлыг чинь нэг дор шийдэх цоо шин Монтүнцгийн платформ гарч ирсэн байна. Яадаг вэ гэхээр та бүхэн маань Монтүнцгийн сайт руугаа ороод бүртгүүлээд өөрийнхөө хүссэн манга вебтүүнийг монгол хэл дээр уншиж болохоос гадна ганцаараа эсвэл найзуудаараа багаараа хамтарч орчуулсан манга вебтүүн бүтээл орчуулга тус сайтад нийтлснээр мөнгө олох боломж нэгдэж байгаа юм байна шүү. Бүр нийтэлсэн бүтээлийнхээ уншилт, хэрэглэгчийн идэвх зэргийг хянах боломжтой гэдэл бод. Дог байгаа эзтэй. Тус платформ нь манай зүрхнүүдэд зориулаад зүрхнүүд гэсэн промо код гаргасан бөгөөд та нар маань 1 сарын ирэх авахта промо кодоо оруулаад 10% хөнгөлөлт идэх боломжтой. Тэгээ сарын ирэх нь ч гэсэн нэлээд боломжийн үнэтэй юм бэлээ. Тэгэхээр одоо манга вебтүүнээ Монтүнцгийн сайт руу орж уншаад хашраагаад л байж тээ. Ингээд ховдог хатагтай ба Баатарлаг гүн анимигийн 3-4 дугаар ангийг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Шууд эхэлцгээе. Мэлфи Галбрейсийг судалгааны газар авчираад мангасын хүчийг нь яаж сорж аваад идэхэд бэлэн болгодог талаараа тайлбарлаад шууд практикаар үзүүлж харуулнаа. Яаж вэ гэхээр эхлээд цэргүүд нь мангасын үсийг бөөндөө нийлж байгаа цайхан хяргаад өөхөн бөмбөлөө болгочихж байгаа. Үүний дараа залбирал үйлдэж шидийн хүчээрээ тусгай тарин алдаа мадаггүй уншаад Галбрейс маань Мэлфид тусалж толгойг нь завчиж өгөөд энд харагдаж байгаа утаат болроор шидийн хүчийг нь сорж авч байгаа юм байна. Гэхдээ энэ араатан хитрхи хүчтэй учраас 2 болор дүүрэн шил асар их хүч хуримтлагдж байна. Гаргаж авсан шидийн хүчээрээ гал мал дэнлүү энтер асаахад хэрэгэлдэг юм байхаа. Яг үнэндээ бүх араатны шидийн хүчийг олон болорт хадгалвал улсыг сүрүүлэх хүчтэй учраас нэлээд аюултай юм байлээ. 17 жилийн өмнө энэ нутагт хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэж, Marshall Lady нутаг нь үржилшин багтаа учраас ээж нь хүмүүсийг өлсгөлөнгөөс аврахын тулд тэрхүү судалгааг анх эхлүүлж байжээ. Тиймээс Мэлфи ээжийнхээ эхлүүлсэн судалгааг цаашид үргэлжлүүлвэл бүх иргэд өлсөхгүй амьдрах боломжтой. Тийм болохоор тэр гаргалгааг нь илүү батлах гээд байгаагаа гэх юм уу да. Гинтэл Галбрейс игдүүн хүрээд чиний минь улаахан ус гал шиг дөрүлцөж нүд чинь эрдэнэс мэт гялалзаж байна. Намайг галзууруулж ийн гэсэн чинь Мэлфи хичээд таны ч гэсэн нүд чи үзэсгэлэнтэй луугаар хийсэн нөмөргөн бүр хунтааж цаашаа харагддаг гэл бинийг магтаад л. Ингээд луунуудаа тэдний нутагт ан хийх зөвшөөрлөө авчаад байж итл Галбрейс маань ерөөсөө л шинэхэн махыг одоо л шарж идэх цаг гэж төвчгүй нэ үлс юм уу яасан зайлвал. Гэхдээ мах гоё шүү. Тэгээд нөгөө эдээсээ нуугаад манай хоёр жаахан мах шарсаж чаа бэрэгдаад наадын. Ядчихад нөгөө туслах нь эхлээд би амсаж үзэж хортой эсхийг нь шалгана гэд ганцаараа эдснэ. Хортой гэдгийг мэдхийн тулд нэг өдөр та нар хүлээ гэд бүгдээрээ төвчгүй идмээр анаа гайгүй ахаа гэл идэсгий. Тэгэж гой үнэртжихад яаж идгүй хараад байж яхав дээ. Бүгд Мэлфигийн бэлдсэн шорлгийг эцсэж тэр аманд нь хайлж урсаж байгааг нэ. Үнэхэрийн амд үнэр тасархай цаашаа цэргүүд нь хүртэл Мэлфигийн хийсэн шорлогонд нугасгүй дуртай болцоолоо гэж. Өмнө нь бүгд мангасын махыг идчихсэн ч ингэж амттай гэж юусоо бодоогүй баг ихэнхийг нь устгаад хаждаг байсан болохоор ийм хайран ийм амттай махыг яаж хайж чадваа гэж бүгд бодоостой шүү. Нар жаргахын алдад махаа идэж дуусаагүй ахтал судалгааны өрөө рүү хамтдаа явахаар болж байна. Өрөө нь мэдээж битүү судалгааны ном араатны ивэр үзүүлэнгээр дүүрэн дээд гүн маань шийдэмгий гихчин суугаад чин сэтгэлээсээ ярилцъя. Би чагааг аратан агнах идэх судалгаа хийх гэх мэт бүх зүйл дээр чи хоригдлохгүй. Тиймээс чи миний сүуд бүсгүй болооч чи яг үнэндээ намайг миний талаар юу гэж бодож ийн хүмүүс намайг хүйтэн цуст харгас дээдгүй л гэдэг гэл хэлэхэд хариуд нь Мэлфи. Харин намайг хүмүүс ховдог охин л гэдэг хинч нааг тань шиг ингэж байгаагаар минь хүлээж аваагүй. Та бол үнэхээр дог хүмүүс таныг хүйтэн цуст гэдэгч та бол араатныг үгүй хийхэд сонгогдсон хувь тавиланд нэгэн. Та араатныг устгахдаа ямар гайхалтай харагддаг гэдгээ мэдхүү гэл судалгаа ярина гэсэж сүулдэ бүр юу ч болоод хувирчв те. Мэлфи маань харин дотроо ваавал да ийм сайхан залуутай хамт байвал өглөөний мэнд дээд гүн минь сайхан амраана гээл байнга царайг нь харахны ухааны бодцсон. Тэгээ ер нь бол Мэлфи дээд гүнийг зөвшөөрч сүуд бүсгүй болмоор байгаагаа хийлгэхэд Галбрейсийн хувьд бол оки токи. Тэгээ ард иргэдэн ч май хайрыг ховдог гэхгүй би тэр идэд цай хэлж ин тийм болохоор эртхэн амьдралаа бодё хоёулаа хөөгшөрлөө л гэж байна.
Энийг нь сонссон Мелфи Галбрис зүгээр л ганцаарцсандаа мангасын мах идэх гэсэндээ надтай суух гээгүй юм байна. Надад үнэхээр чин сэтгэлээсээ дурлсан юм байна хэмээн бодож гэрлэхийг зөвшөөрч гаргаараа барилцаад армаа чиглал яг үнсэлцхийн даваан дээр энэ гай ирж гай олж байгаа байхгүй юу гişнэс. Клауд угаасаа энэ нутгийнх тэгээд хамаагүй гадны хүн авчраад чухал судалгааны өрөөгөө хүртэл харуулж болж байгаа юм уу гэд жаахан болгоомжлоод хаширлаад хамгаалаад байгаа юм лээ. Эцэст нь аав нь Галбрест зөвшөөрөхөөс өмнө дэлхийгээр дүүрэн зөндөө гой охтууд байхад явж манай муу мангас иддэг ховдог охинд дурлаад байхдаа яах вэ чи нэрээ яг юунд нь олсон ахта үннээ илчихэл гэж байна. Галбрес минь таны өвөрмөг цохныг би ихнэрээ болгож аавна гэдэг бол миний мөрөөдөл. Анх танилцсан тэр өдөр хамгийн уйдгартай байсан надад. Мелфиг хараад л энэ хүнтэй байвал миний амьдрал илүү утга учиртай болох юм байна гэдгийг ойлгосон аха. Хүмүүсийн цээрэлдэг миний чөтгөрийн нүдийг хүртэл айх байтугай магтсан нааг хайрлсан шүү аха гэлт. Айгу. Зан нь энэ хэсгээр жаахан давс нэмсэн шүү. Аав нь ч сүү тавих саналыг аль биесээр зөвшөөрч гарын үсэг зураад жаал жуул юм яриад инээц хийгээл. Галбрес бүр стресссэн үедээ Мелфиг харчвал тайвширдаг талаараа хүртэл аавд нь хэлдэг. Аав нь сонсоод савж унтлаа инээж аамчаа. Хамгийн сонирхолтой мэдэн гэвэл Галбрес газар нутаг руугаа буцаад 10 хонсон. Гэхдээ энд баахан нүүдэл судал болоод байгаач учир нь Маршал Лид нутгийн өвөл хитрхи урт болдог учраас Галбрес Мелфи хоёр намар хурмаа хийж байгаа байхгүй юу. Тэгээ намар хурмаа хийх хүртэл тийм амар удаан хүлээж хоол байж чадахгүй санаж үхэн гэд хамт амьдрах гээд юмнуудаа баглаж байгаа. Нүүдэл суудлын юмнуудаас гадна судалгааны газрыг тэндээ шинээр байгуулах болохоор ачаа энтер бол нүсрийн их юм. Тэ та нар энийг хардаа. Дээд гүнгийн сүү тавих саналын албан ёсны гуйлгын бичиг нь бүр онцгой шидийн хүчээр хамгаалагдсан гэлэлзаад л. 10 хоног өнгөрсөн учраас амлсын осороо Галбрес маань сүд бүсгүйгээ авахар ирлээ. Мелфи жаахан айсан сандарсан харагдан дөнгөж сүү тавьчаад ингэж хурдан хамт амьдрах нь зөв үү гэх мэтчлэн ээж нь ахгүй болохоор яг тэгээд сайн ярилцах хүн байхгүй хойд ээж нь бол угаасаа ойлгохгүй чи л эндээс зайлж ивэл миний сэтгэлийн амар амгалан ирж гин ээжхийн муу санаатай заван санаатай балаа охин зүгээр л надаас далд ор чам шиг санаатай охин бол дээд гүнийг элдв 7 юм ярьж хуураа бизгэл явж яхад нь хүртэл муухай үг шидэлсээр хамгийн муухай нь сүүчин цуцлагдаж дээд гүн чамайг хайвал манай гэр бүл чамайг хүлээж авахгүй тэр чигтээ дахиж хүнтэй суухгүй гэлмаа болоорой гэдیں۔ Үнэн чатаг авгаа илээ. Гэхдээ энэ бүхэнд нь Мелфи юу ч бодсонгүй харин ээжийг нь яаж мэддэм болоо явхаасаа өмнө ээжийнхээ нэрийг хэн нэгнэрч болтугай дуудуулаад сонсоход баяртай байна гэдэгтээ үнэн эрг байгааз. За манай Мелфи ээж нь анх энд бэр орохдоо өмсөжсэн хувцсыг өмсөд аавтайгаа салах яс ихэд хөөхий аав нь ээжийг нь санаад өмнө зүгээс ээж чинь иржсэн тэр үед их цастай байсан болохоор догтлоод цасаар ээж чинь тогсноос олж маргааш нь ханиад хүрээд имжлүүлсэн гээл ярьж хахад дөрмийн дагуу Галбрес луутайгаа тэнгэрээс ханхуу мэтэл буугаад ирж байгаа. Хайр технэр минь чамаагаа авахар ирлээ. Чи минь дэндүү үзэсгэлэнтэй байна гэхэд аав нь за хадам аавынхаа хажууд бас дэндүү нилуун байна шүү та хоёр гэсэн ч Галбрес тоохгүй. Хамгийн амир нь ааваа хавар охиныг чинь авчирч уулзуулж чадахгүй байж магадгүй намар хурмаар л уулзууландаа гिचээд нисэн авчтээ. Аав нь бүр хөөе би юм ярьж дуусаагүй байх гэж орилохоос өөр юу хийх вэ? Тэнд байсан шатаах хогнуудыг агаараас шидийн хүчээрээ гал гаргаж шатааж өгч мөгөөд бүр сүр дуйлантай сүйд бүсгүйгээ луун дээр сундлаад авч яваасгий. Тэдний хайр сэтгэл яг л энд дүрлцэж буй гал шиг байж чадах болов. За ингээд ховдог хатагтай ба Баатар лүгүн анимегийн 3-4 ангийг дууслаа. Энэ анги дээр үйл явдал гэхээс илүүтэйгээр яриа ихтэй анги байла. Тэг юукийг бас болж өгвөл бүх үйл явдлыг нь амдаа яриад байгаа шүү. Дараагийн 5-6 дугаар ангийг нь гарахаар яриад өгөх болохоор төвчээртэй хонхоо дараа, цабаа дараа хүлээж аваарай за. Зүрх